Манайх бол одоо энэ ерөөсөө энэ цэнгэрийн гол яа шүү дээ. Цэнгэрийн гол гэдэг маань одоо ерөөсөө энэ хажуугаар урсж байгаа. Манайх одоо хэдэн үеэрээ энд нутгалсан мэдэхгүй ихэ олон үеэрээ энд нутгалсан айл. Манай аав бол тогоочин Бямбсуран гэдэг хүн байсан. Одоо насаараа энэ Хинти аймгийн Жаргалтгаан суманд Баяр Эрдэнэ барьгаад гэдгийг энэ хавийг. Тэгээ энэ багийн малчин насаараа байсан ийм хүн. Адуу хариулж байсан, морь уйж байсан, жижиг басаа, жижиг сажиг Монгол гутлаас эхлээд жижиг сажиг гарын уртаа ийм хүн байсан да. Тэгээ бид нарыг багдвал манай эцэг нэгдлийн адуу хариулдаг байлаа. Одоо сүүний дасгийн эрхлэгч хийж явлаа. Ер нь бол манай эцэг сургуульд суугаагүй. Тэр дээр үед байсан шинэ үсгийн дугуйлан гэх юм да одооны хэллэгээр бол. Тийм шинэ үсгийн дугуйланд явж Монгол бичиг шинэ үсгийг хоёулангийн сурсан. Хоёр бичгийг бол нэлээд сайн эзэмссэн ийм хүн байсан. Морь их уйн. Тэгээ одоо манайх их хурдан адуутай бол байгаагүй юм шиг байгаа. Тэгээ бид бүгдээрээ одоо наадмын мөрөн манай эцэг маань их морь уйх дуртай. Тэгээ намайг би нэг юм санаанаас гардгүй юм намайг багад манайхныг даага аригдуулж ийсэн. Тэгээ одоо тэрнээс одоо нэг хурдан юу төрүүлж интервайс мэдэхгүй санахгүй байна. Урдаас сандаг дорж байгаа тавьж өгсөн байхгүй. Тэгсэн байна тэгэл. Тэгсэн тэр жоохон гараа муутай л да. За. Тэгсэн татчвал гээд байдаг. Сандаг дорж байгаа ороолгоод байдаг. Би бүр гайхаад. Тэгээ 10-ын дотор гараал тэгээд тэр бол гараа муутай болохоос тэгээд сайн явдаг хэд байсан л та. Тэгээд энэ яг энэ бариан дээр ирсэн чинь хингуй абаа намсраг нэг халиваалаг соёл. За тэдний халиваа дуртай. Тий. Хадаг адуунууд. Яг явж байна да. Тэгсэн араас нь нэлээд дөхөөд очисон чинь зөв тийш нэгэ шахаж шүү нөгөө хөвгт. Намайг нөгөө зөв талаар оруулахгүй. Тэгэхээр нь буруу талаар нь дайраад амжимаар юм шиг санагдаж. Тэгээд буруу талаар нь дайрцсан. Тэгээд хошоо өлгөөд орчихсон. Тэгээд төрүүлжсэн. Наадмын мөр унсан эхний жилээ би 5 насны мөр унсан байхгүй юу? Тэр үед чинь өдөрт 3 нас уралддаг байсан. Тэгээ эхний өдөр ингээд 11-нд 3 нас уралдах чинь гуруулангийн унжгаа гэдэг чинь ерөөсөө өглөө нар мандахаас эхлээл ороо нар жаргахтал ер нь морины нуруундаас буухгүй гэсэн үг шүү дээ. Ирээл мордол. Тий, ирээл мордол ирээд тэр үед чинь нэг цийдэм гээд усан дээр сүү хийгээд нэг тийм шинхэн юу одоо нэг тийм бэлдмэл юм да амны зангаад айлах. Тийм цийдэм уулгаал тэгэл сайндаа нэг хуушур идүүлээл тэгэл буцаагаад л явуулна шүү дээ. Бид энэ их сонин тохиолдол их азтай, хиймэртэй тийм юм дээр таарлаа. Тэгээ манай нутагт ихэр унаг ер нь их ховор төрдөг. Тэгээд энэ үеэр наадмын өмнөх нь энэ ихэр унаг аймгийн алдарт уяач Даваасрынгийн ийм ихэр хоёр адилхан унаг төрж тэгээ бид энэ уяан дээр нэрээд байна да. За сайхан зусч байна уу? Сайхан зусч байна. Сайхан зусч байна уу? Сайхан зусч байна. Морь хурдан уяаны илэмжтэй. Нэтэ. За сайхан азтай сайхан учрал дохоожтэй тохоо тийм ээ. Тийм ийм сайхан юу. Сайхан одоо хоёр ихэр унаг бүр тий. Их сайхан тохиолдол болсон байна. Хиймэртэй явах нь дэхаа. За хурдан морь яваа. Тий. Эцэг хүн гэдэг бол мэдээж хүн ялангуяа эрэгтэй хүн гэдэг юм шиг байна. Эцгийн сургаалаар явдаг. Манай эцэг бол бас залуудаа хөгжим орлож исэн. Морин хуур одоо манай өвгөө эцэг бол морин хуур тоглодог хүн байсан юм гинлээ. Миний эцэг ч гэсэн залуудаа бас морин хуур тоглодог. Манай ээж хэлдэг. Аав ч нь бол одоо хуур татнаа. Манай энд хөг гэж ярина да. Одоо тэр хөг тоглоно гэж одоо янз бүрийн морины явдал энэ төр чинь хөг гэж ярьдаг. Хөг татнаа, муу татдаг гэж манай ээж хэлдэг тийм. Тэгээд намайг хөгжмийн сургуульд явахад манай эцэг хэлж ийсэн байхгүй юу? Хөгжим сурна гэдэг бол хэцүү. Их хөдөлмөр хэрэгтэй. Тэгээд эхлээд энэ хуруучин салдсан юм. Дараа нь энэ хуруучин салдгийм гэж хэлж ийсэн хүн л дээ. Тэгээд яагаад тэгдгийм бэ гэд хожим бодохоор тэр морин хуурынхаа өөрийнхөө морин хуурын юг ярьж байсан шиг байдгийг. Морин хуур тоглоход тийм тэр морин хуур тоглоход одоо энэ гар тэр хуруу яаж салах тэр тухай ярьж байсан шиг байдгийг.
Тэгээ миний одоо энийг хөгжим гээд явдаг энийг жижигхэн авиас гэх юм уу, энэ бол манай эцгээс өвлсөн зүйл гэж би боддیں۔ Манай эцгийн эцэг нь бол шатрал сайхан тоглоно, дасцамц гэж өндөр тийм цоохор дасцамц гэж хочтой. Тийм хүн байсан. Тэр хүн бол төмрөөр их юм хийдэг. Одооны хэлгээр бол тийм төмрийн дархан хүн, одоо хөдөө хэргэлдэг, аргамжааны эргүүлэг, оломны хэл энтергээ төмрөөр хийдэг зүйлсүүд байдгийг. Тийм юмнуудыг хийдэг тийм хүн байсан. Тийм төмрөөр юм хийдэг хүн ер нь байгаагүй болов гэж боддоо шүү дээ би. Тэр манай өвгөн аав тийм хийдэг хүн байсан. Тэгээ тэдний тэр юм хийдэг оролддог. Тэр нэг жоохон тийм уран бүтээлийн талын гэх юм уу, тийм сэтгэлгээ надад л одоо хаялган туссан шиг байдгийг. Цэнгэрийн гол гээд дуунд анх өчгтэй. Өвгдийн үеэс түүхтэй өлзөйтийн өврөөр нутагтай гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ бид нар ярьжгаад за ерөөсөө ганцхан цэнгэрийн голол үлдээе. Өлзөйтийн гэдгээ хасъя гэдэг. Тэгээд өлзөйт гэдгийг яагаад оруулсан гэхээр би өлзөйтийн өвөр төрсөн гэж явдаг. Тэгээд одоо миний төрсөн газар бол эндээс ерөөсөө энэ Араватхан алхмын зайдал байна. Тэгээд өлзөйт толгой гэж энэ цагаан чулуутай нэг жоохон намхан толгой шүү дээ энэ. Холоос бол ерөөсөө харагддаггүй. Ингээ энэний цаана дахиад нэг байгаа ийм хоёр намхан толгой байна. Тэгээ энэ толгойн өвөрт өлзөйтийн өвөрт төрсөн гэж түүхэн дээр бичиж явдаг юм. Цэнгүүр горхон гэдэг маань бол бас их жижигхэн горх штэ, жижигтэр гол. Тэгээ баг байхад бол их үерэлдэг байсан болохоос ер нь бол жижигхэн гол. Тэгээ энэ толгой бол бас жижигхэн толгой. Тэгээ эндээс би гарсан юм. Тэгээ энэ гол жижигдэхгүй бас их алдартай гол. Энэ өлзөйтийн толгой гэдэг бол бас жижигдэхгүй их алдартай толгой гэж би. Яагаад алдартай гэж байгаа юм гэхээр түүхэн одоо манай Монголын том их сурвалж одоо нууц тавчаанд байн дурддагдсан байдаг байхгүй юу. Тийм учраас уул гол ус тэгээд хүн ард гэдэг бол жижигддэг бай. Манай Монгол үндэстнийг бол жижиг улс, жижиг орон гэж ярьдаг тийм хүмүүс байдаг. Монголын ард түмэн гэдэг бол дэлхийн түүхэнд бас энэ гол шигээ дурддагдж явдаг ийм учиртай. Тийм учраас Монголын ард түмэн бас багдаагүй, жижигдээгүй юм байхгүй юу. Тийм учраас энэ цэнгэрийн гол, энэ өлзөйт толгой хоёр бол их бэлэг дэмбэрэлтэй нэр гэж би бол дотроо үргэлж одоо энэ нутагтаа шүтэж залбирч явд юм да. Одоо энэ миний ард харагдж байгаа хайрхан бол хэрлэн баян улаан гэж одоо их алдартай. Ер нь одоо энэ талаар нь ингээд цэнхрийн гол урсна. Энэ хэрлэн баян уулын цаа талаар бол хэрлэн гол урсж байгаа юм. Энэ талаар цэнхрийн гол ингээд хоёр голын дунд энэ хөдөө арал гэж нууц тавчаанд бичсэн хөдөө арал гэдэг маань одоо яг миний ард харагдаж байна. Тэгээд манайх бол ерөөсөө дээр үеэсээ энэ уулан дотор орж нутгалдаг байсан айл. Зунд нь одоо энэ цэнгэрийн голынхоо хөвөөгөр гарч ирж одоо гүү мал барьж, яам ордоо барьж энэ хаваар нутгалж гад өвөл одоо сэрүүн цагт нь бол уул руугаа орж өвлждөг. Ийм айл байсан юм байна лээ. Тэгээ миний одоо тоглож багада одоо манайхаа өвлждөг байсан. Тэр үед чинь бол нэг л чөлгөөн араа болоогүй байсан.
Тэгээд миний одоо өвлждөг байсан өвлжөө тоглож байсан тоглоом одоо чулуун өнгөр гэх юм бол одоо энэ хойд Баян улаан уулын ингэрт байх шээ те. Энэ бол манай гэрийн бүр. Манайх энд одоо нэгдэлж хөдөлгөөн гэж бий болоог байхад энд ховын сарвчтай олон үхэртэй. Одоо нэг 3-4 азар гадуутай. Манайх бол тийм баян байгаагүй. Тэгтэл л одоо таарсан мэлээ малжсан айл байсан. Их олон алаг үхэртэй. Тийм мэлээ тийм хонь мэлээ олонтой. Тэгээ энд ч одоо манай хашаас сарвч ингээ байдаг. Энэ манай гэрийн бүр. Би энэ гэрийнхаа буурны энэ хойхонтой одоо олон чулуугаар тоглоом засч байсан. Одоо бол миний тоглоом байхгүй болсон байна лээ. Би одоо төрийн шагнал авсан жилээ нэг ирсэн. Хаа нэг тийм аягны хагархаа тийм юм энэ одоо гэртээ тийм шилний гэлтэрхий олоо тавьчин толны хагархаач байх шиг. Тэгээд нэг тийм чулуун тоглоомтой одоо бол ерөөсөө ор сургаггүй болсон байна. За одоо энэ ороо биш угаа да. Энэ ургаа чулууг ашиглаад би энд нь жоох ингээд чулуу залгуулж өрөөд тэгээ гэрээсээ холдохгүй биш. Тэгж багч байсан шүү. Манай ах бүр дээр их гоё гэртэй. Ой гоё ганган одоо баахан чулуу өрсөн тэгээд хонь малгаад баахан чулуу тавьсан. Минийх бол энийхэн хавьдал байсан. Тэгээ одоо даанч одоо ингээд ор сургаггүй болсон байна. Он цаг нисэн ирнэм. Он цаг нисэн одном. Тэгээ энэ нутагт бол арга байхгүй одоо миний төрж өссөн. Одоо миний энэ сууж байгаа газар бол ерөөсөө энүүхэн хавьд би одоо ихээс мэндэлж 52 оны луу жилийн өвөл 11 сарын ихээр манайх айлууд одоо өвлжөөндөө буух гээд нүгөө явчихсан. Намар нэлээд ороо болчихсон, зас орчихсон. Тэгээ би одоо гарах гээд манайх нүүж болохгүй байсан гэж байгаа. Тэгээ манай эцэг манай ахын одоо ганц гэрээрээ энд үлдээд энд их застай. Тэгээд одоо би төрөх болж манай ээж өвдөж. Тэгээ манай эцэг дахиад тэр байц гэдэг хайрхны тэнд нутгалж байсан Тамжуу гэж одоо хөгшнийг морьтой авчирж намайг их барьж авч эцэг маань замдаа одоо айлын өвлжөөний бууцаар дайрч цамцаа тайлж цамцсан дотроо дүүрэн одоо бууц хийж ирж дормон одоо асгаж ингэж төрүүлж байсан гэж хожим ярьдаг. Одоо би нэг 100 уран бүтээл бичлээ гэхэд одоо 50-аас илүү хувь нь нутгийн тухай байд уул усны тухай байдаг. Тэгэхээр энэ бол яагаад ингэж байгаа юм бэ гэхээр миний энэ хөдөө нутагт төрж өссөнтэй яхаар байхгүй холбогдно л гэж би бол бодд юм да. Энэ цэнгүүр горхон гэж энэ манай цэнхрийн голын хувьд бол би цэнхрийн голоор нутагтаа гэж дуугдсан шүү дээ. Тэгээ энэ бол одоо миний ээж энэ одоо цэнхрийн гол хоёрын тухай дуу шүү дээ. Тэгэхээр энэ гол маань бол нуус тавчаанд цэнгүүр горхон гэж орсон байдгийг. Тэгэхээр ерөөсөө одоо бол цэнхэр болчихсон. Ер нь үгийн үндэс нь бол цэнхэр биш. Цэнгүүр юм шиг байна. Цэнгэж жарахын цэнгүүлдэг газар. Одоо амтэн хүн цуглж одоо цэнгидэг жаргадаг одоо нутаг гэсэн утгатай юм уу да. Яагаас нуут товчонд энэ хав байн дурддагдаад байдгийн бэ гэхээр Чингис Богдын нутгалж байсан газар байхгүй юу. Одоо дэше энэ цэнгэрийн голыг өгсөд явхаар одоо нэлээ холгүй энэ цэнгэр мандлаас дээшх нь хар зүрхний хөхнуур гэдээ байна. Тэр бол одоо эзэн Богдын хамаг Монголын хаанд өргөмжлөгдсөн газар. Гэх мэтлэнгээр энэ хаваар одоо маш их нутгалж байсан юм блэ. Тийм учраас манай энэ хавийн уул усны нэр бол нуус тавчонд их дурдгдсан байдаг. Тэгээ энэ миний уран бүтээл яагаад бас Чингис хаан гэд байдгийг. Би яагаад одоо Чингис хааны тухай дуур бичсэн юм. Миний одоо үндсэндээ 2 дугаар симфони гэдэг олон газар тоглогдсон тэр симфони бол Чингис хаан намтартай холбоотой, нуус тавчаатай холбоотой байхгүй юу. Магадгүй надад одоо энэ нутгийн минь энерги, энэ нутгийн минь одоо тэр түүх, эрч хүч надад нөлөөлж тийм бичүүлсэн байх л гэж би боддог шүү дээ. Миний ханд Тэмүүжин намайг өршөж болно. Хөх Монголын их төр намайг
өршөх ёсгүй. Ийм чи миний сүүлчийн хүсэлтийг үйлчлэдэг. Монгол морины туурайгаар дэлхийн дайдыг хэмжиж дорн зүгт наран хаанаас мандаж өрн зүгт наран хаан жаргадгийг үзэгдэг. Жамуха хоёлаа анд болъё. Тийм одоо яг цэнхрийн голоор нутагтаа гэдэг дуу бол би бүр зорж байж хийсэн дуу л да. Тэгээ энэ цэнхрийн голын тухай урд нь бол нэг олон дуу байгаагүй юм байлээ. Зөвхөн ер нь бол манай нутгийн тухай уртын дуу энэ төр бол бий л дээ. Хээр галтар гэж сайхан дуу байдий. Тэр бол яг энэ одоо манай Жаргалт хаан энэ Цэцэн хаан аймгийн Баатар байлын хошуу гэдгийг энэ хавийг одоо энэ уул чинь дотроо их олон гол горигтой их том нутаг байгаа шүү дээ. Энэ хаваар нутгалжээс ард түмэн дуулдаг тийм дуу байдаг. Гэхмэчлэнгээр энэ нутгийн тухай ардын дуунд бол их олон дутагдсан байдгийг. Жишээ нь энэ хойно Чандман Эрдэнэгээд хоёр уул байна. Тэгээ нөгөө Цэнгэрлэн харагдах уул нөгөө тэр дуунд Чандман Эрдэнэ уул байна гэж дуулдаг шүү дээ. Тэгээ магадгүй манай энэ нутагтай холбоотой байж магадгүй гэж би бол дотроо бодож байдаг. Гэх мэтлэнгээр олон ардын дуунууд байдаг. Тэгэхээр манай үед бол яг цэнхрийн голын тухай дуу хийсэн хүн баргалчиг байхгүй болов гэж боддог. Тэгээ би одоо яг өөрийнхөө угаасан ус төрсөн нутгийн тухай дуу хий гэж бодож энэ цэнхрийн голын тухай дууны үгийг зоригт сайхандаа захиаж тэгээд Эрдэнэт бол манай цэнхрийн голын хүн шүү дээ. Ер нь бол цэнхрийн гол гэдэг дуу бол яагаар байхгүй одоо энэ нутгийн тухай дуу л да. За манай ээж бол бас л энэ л нутгийн хүн. Тэгээ энэ нутгийн хүн манай ээж бол бас л одоо багасаа хөдөө ингэж өссөн хөдөөний одоо малажхгүй тэр үед чинь нэгдэл гэж байлаа шүү дээ. Нэгдэлд одоо бас л хийгээгүй ажил байхгүй. Тийм сайн сүү саан одоо тэгэл хонь хуурга хариулна төллүүлнэ. Тэр үеийн одоо хүмүүс юу хийдэг байсан тэр болгоныг хийдэг. Манай ээж бол их хөдөлмөрч хичээнгүй хүн байсан. Их одоо хичээнгүй дээрэс нь одоо их ухаалаг хүн байж биднэрт их одоо сургаал хайрладаг. Тэгээд манай ээж нэг биднэрт их гол хэлдэг юм бол та нар эрдэм боловсралтай хүн болоо. Ээж нь бол одоо сургууль сурч чадаагүй маа. Тийм учраас одоо та нарыг одоо над шиг болох уу гэж айх юм одоо над шиг болж болохгүй одоо та нар энэ залуу насндаа явж эрдэм сур гэж. Би чинь одоо 8 дугаар анги 9 дугаар ангид аймаг дээр Хинтээ аймаг дээр Өндөр хаанд 9 дугаар ангиас хайж ирчээд энд чинь нэлээд удсан хүн шүү дээ. Сургуулаас гарч шахсан юм байна. Тийм тэгээ ээж маань одоо хэлжээж хот руу явуулсан. Тэгээд би одоо багаас хөгжим дуртай байсны юугаар л одоо энэ хөгжмийн мөр хөөгд ингээ явцсан хүн шүү дээ. Тэрнээс би бол одоо бас хөдөө мал дээр гарчих тийм болцоо тохиолдол байсан юм. Манай ээж 93 хүрч бурхан болсон. Тэгээ саяхан хүртэл одоо надтай цуг байсан да. Ер нь 60 гартлаа би одоо ээжтэйгээ цуг байсан. Тэгээ энэ бол үнэхээр сайхан л да. Тэгээ ээж үргэж дэргэд байна. Тэгээ манай ээж бол одоо миний уран бүтээлд үнэхээр одоо их анхаарал тавьдаг. Баян одоо радио дэрэгдээ чагнаастай тийм хүн байсан шүү дээ. Тэгээ одоо манай дүүнэр ярьдیں۔ Манай ээж одоо ерөөсө залуугасаа эхлээл одоо баян одоо гэрээ тойрж мөрөгдөг. Манайд одоо алтан гэрэл судар нэг хэдэн судар байдаг.
тэрийг ингэж бариад одоо гэрээ тойроод ороо унтахын өмнө бол дандаа юм өргөл хийдэг. Тэгээ өндөр настай болсон хойноо хүртэл тэрийгэ таслаагүй. Тийм байсан. Тэгэл ороо сүүлдээ бол гэрээ тойрч чадахгүй мэдээж одоо ир гарсан хүн. Тэгээд одоо бурхандаа мөргөж залбирна. Тэгээ хэдэн хүүхдээ залбирна. Тэгээд халуун ам бүл одоо тэдэн хүнийг одоо ингэж ач уйнаа хайрл гэж залбираад миний залбирал бол тусдаа. Тусдаа одоо уран бүтээч хүүгийн нь одоо ингэж одоо ивэсэн дээрээ ивэч гэдэг юм одоо их олон юмар одоо ингэж залбирдаг. Тэгээ би боддог байсан шүү дээ. Ээжийн залбирлын хүчээр л одоо өдөө андаа явдаг, өдөө дайтай явдаг. Миний уран бүтээл өдөө дайтай яваагийн гол одоо шалтгаан ээжийн минь тэр их залбирал байх л гэж би бол ингэж сэтгэл гэж аггүй. тийм тэр бол яах чарга байхгүй надад нөлөөлж ингэсэл хэрэг. Ер нь Цэнгэрийн голоор нутаг гэдэг дуу бол манай ээжийн тухай дуу юм шүү дээ. Тэгээ Цэнгэрийн голоор нутаг гэдэг дуу гарсны дараа манай нутгийнхан бас их дуртай. Тэгээ одоо энэ сумын төв дээр Цэнгэрийн голоор нутаг гэдэг дууны хөшөөг басгасан юм байна шүү дээ. Энэ одоо бараг 10 жил болсон болов. Хэзээ вэ? 10 жил болсон, 10 гаруй жил болж байгаа. Энэ манай нэг төрийн сүл яасан ойд биш ойд зураач. Ойд хийсэн байхгүй юу? Чулуун болоо шиг холоос авчихсан хаанаас ч авчихсан. Тий. Тэгж хийсэн юм байна. Тэгээ намаа бурхан болохоор энэ дээр ийм хоёр нүхий гэж. Чээж баримл авчираад ингээд тавьчихна гэх. Тийм өшөөд яа. Тийм юм байна. Тий, энэ бол бас эн чинь тэгээд ямар ч байсан бид байх болно тэгээд энэ байж л шүү дээ. Тэгээд энэ байтга Цэнгэрийн гол байхгүй болчиход байгаа чинь. За яг манай аав ээж хоёр бол яг намайг нэг тийм юм хийдэг л хүн болж ил гэж. Ялангуяа манай эцэг бол намайг одоо хөгжмийн дэд сургууль төгсөөд эрхийг бол харсан. Тэгээд амьд мэд байсан. Ер нь тэрнээс ихэнх бүтээлүүдийг бол сонсоогүй. Тэгээ яг миний анхны дуунуудыг бол сонссон ийм л хүн штэ. Тэр намайг бол юм хийдэг бүтээх ийм л хүн болж хэл эрдэмтэй хүн болж байгаа юм байна гэж бодсон байх. Манай ээж бол ер нь миний ихэнх бүтээлүүдийг сонссон, мэдсэн, энэ хүмүүсийн ярьж байгаа миний төрийн шагналаа авах энэ болгонд бол урлагийн гавьяа сэтгэлтэн болох Чингис хааны одон авахд бүгдээрэнд намид мэд байсан, бүгдийг харсан үзсэн хэл баярлж ил байх шиг байдаг байсан да. Тэр үнэхээр бол хүн аав ээжээ баярлуулна, хийсэн бүтээсэн юм а хүний амнаас сонсно, хүнд үлдүүлнэ гэдэг бол үнэхээр их хөвжөө юм да. Яг миний одоо төрсэн газар. Энэ хойно харагдж байгаа хоёр жижигхэн толгой байгаа. Энэ бол өлзийт толгой гэдэг. Би ч өлзийтэй өөр төрсөн гэж явдаг байхгүй юу. Тэгэхээр энэ хавьд л одоо миний яг төрсэн газар одоо Багдад тоглож өссөн ийм нутаг маань юм байгаа. Миний ээж нутаг хоёр гэдэг дуу бий л дээ. Тэгээ яагаад тэгж нэрлсэн гэхээр бас их холбоот ээж гэдэг бол ерөөсөө нутаг шүү дээ. Нутаг гэдэг бол ээж л гэсэн үг. Тэр хоёрыг одоо энэ тэнцвүүхэн ач холбогдолтой гэж манай ардын үгэнтч байна, ахмад дуудын сургаал доторч байна. Тийм учраас их нутгаа хайрл, ээж аваа хайрл. Тэгээд тэдний тухай уран бүтээл хийх. Энэ бол үе үеийн уран бүтээлчдийн одоо санаа юм да. За ах бүтэр бол 3-4 насны зөрөөтэй болсод. Тэгээ одоо багасаа нэг анги хоёулаа. Манай хөдөөч нэг тийм юу байлаа шүү дээ. Ахны энэ насыг ухраагаад намайг уршин татаад ингээд би нэг 6 нас өнгөрөөд 7 араа хүрээгүй байхдаа манай ах 9 настай. Тэгээ хоёулаа нэг ангид орсон. Тэгээд их олон жил нэг ангид яваад одоо болтол хоёулаа одоо ингээд явж байна. Тэгээ одоо энэ үнэхээр миний бас дараагийн дүү яг энэ нутагта
одоо үр хүүхдүүдийнхээ хамтаар амьдарч байна. Тэгээд бид нар бол одоо яг л одоо тэр эртний одоо айл хүннүүгүй ийм малчин ийм овгийн удам болж байгаа ийм улсууд да. Орчлон ертөнц надад найрсан нуугднам. Оюун сэтгэл зүрхний нэг хүнд нуугднам. Юм бүхэн мөчмөчн намайг нээнэм. ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм. Хэрвээ л одоо яг энэ тэр миний тэр наадмаар унж явсан энэ баяны хар талд наадмаар унж байсан бага насны одоо сургаж бас багадаа энэ Монгол ахуйгаар амьдарсны улмаас тэр бүтээл бүтсэн болвол үнэхээр одоо тэр Монгол ахуй л одоо тэр хүнд буух хэрэгтэй. Ил гэж би боддог шүү дээ. Зарим уран бүтээлд одоо сэрсэн талаас эхлээд юу вэ? Зарим уран бүтээлд бол ерөөсө багадаа авсан сэтгэл. Үнэхээр одоо ингээд бүтээл бичи тойрвигээд ингээд сууж яхад бол ерөөсө багын юм л их бодогддог шүү дээ. Тэр уул ус, нутаг бэлчээр тэр болгоныг ялангуяа түүхтэй холбоотой, байгальтай холбоотой бүтээл бол яахаар байхгүй эндээс. Энд төрсэн сэтгэлээс л төрж байгаа юм л да. Тэрийг бич хүн ер нь мэддэг юм аа сайн төрсөлж чаддаг. Тэгээ би бол тэр нутгийнхаа тухай сайн мэддэг учраас тэрийг бичих нь бол надад илүү дөт ойр байх нь шүү дээ. Тийм учраас л би ерөөсө Хэрлэнгийн домог гэдэг юм уу 2-р симфони гэтэл ерөөсө нууц товчооны тухай байхгүй. Нууц товчооны тухай надад бичихэд бол ойр дөт тал мэдээж баруун аймагт өссөн хүнээс бол мэдээж би энэ нутагт өссөн юм чинь. Нэг сони юм ярихад би Америкт очиод Марин хоорын концерт үлэмжийн ертөнцгээд 2 бүтээл тоглуулсан. Тэгэхэд дараа нь тэр бүтээлийг CD дээр хэвлэхэд тэр CD-н дээр гарсан тайлбарт бичсэн байна. Энэ хөгжмийн зохиолч бол Чингис хааны төрсэн газраас ерөөс 150 мailing зайд төрсөн өөрөө тэр нутгийн хүн гэж. Ингэж бичсэн байна. Тэгэхээр бол яахар байхгүй энэ нутаг устай манай Монгол улсын түүх, монголчуудын түүх бол яг төв нутаг нь энэ баггүй. Нобелийн шагнал дээр их шиг дуурдагч нь бол юу штэ? Хэрлэнгийн домог. Хэрлэн гэхээр одоо хэрлэн чи одоо энэ ерөөсөө ойрхон штэ. Тийм тэгээд энэ хооронд чинь би яагаад Хэрлэнгийн домог гэд нэрлсэн гэхээр Хэрлэнгийн барья гэдэг дуутай холбоотой л. Тэгээ Хэрлэнгийн барья гэдэг дуу манай л энтхийн дуу шүү дээ. Энэ нутагт л төрж бий болсон дуу шүү дээ. Тэгэхээр тэнд өгүүлж байгаа гарч байгаа утга агуулга бол ерөөсөө л энэ нутгийн үүх түүхтэй холбоотой байхгүй. Одоо жишээ нь Хэрлэнгийн домог гэдэг бүтээлийг л ихтэл одоо дэлхийн 30 гаруй хооронд тоглосон. Тэр дотор бол энэ дэлхийн том концертын танхимууд бол бүгд чухал хамрагдж байгаа юм шүү дээ. Энэ бол зөвхөн миний сайных биш. Энэ уртын дуун дээр тулгуурж хийсэн. Уртын дуу ерөөсөө Монголд биш шүү дээ. Монголын ард түмний бүтээсэн хөгжмийн сэтгэлгээний талыг ярих юм бол ерөөсөө хамгийн гол юм нь уртын дуу байгаа байхгүй. Уртын дуунаас бүх юм ингээд салбарлаад явсан. Уртын дууг дагаж тоглоод морин хуур үсч хөгжих жишээ. Тийм ээ. Монгол хүний сэтгэлгээ, уран сайхны сэтгэлгээ бол үндсийн үндэс нь би уртын дуу гэж хэлнэ. Яагаад тэгж байгаа юм бэ гэхээр би хөгжмийн хүн болохоор тэгжээч магадгүй. Тэгэхдээ энэ бол их үндэстэй зүйл гэж боддог. Монгол хүний бүтээсэн оюуны баялаг гэх юм бол хамгийн гол зүйл нь л уртын дуу гэж боддог. Тэгэхээр уртын дуу дотор айсан уртын дуу гэдэг маш том юм байдаг. Бүр үндэс нь гол хамгийн гүн агуулгатай. Тэр бол яахаар байхгүй одоо манай энэ нутгаас.
үүдэлтэй юм байна. Тэгээд хамгийн сүүлийн одоо баримт гэх юм бол тэр чаган цогш гээл ярьдаг. Бусан гомбол. За тэгээд л даширнцэн аврагч шиг мөр ирэнцэн авраг. Эднэр бол айзан муртын дуу гол төлөөлөгч. Дамчаагвай сүлд шар хөөхөнгвай тэргээл дандаа л одоо энэ урд манай Цэцэн хаан аймгийн юм бол суд шүү дээ. Би бол үндсэндээ энэ хөдөө нутгаас тэгээ хотод одоо нэг багшийн сургуулийн хөгжмийн анги гэдэг юм 4 жил сураад тэгээд л одоо зөвлөлтөд тэр хөгжмийн том өндөр зэрэглэлийн сургуульд их олон жил сурсан шүү дээ. Энэ бол тухайн үеийн нийгмийн онцлог. Энийг одоо аз стайл гэж хэлэхээс өөр тайлбарлах арга байхгүй. Энэ нэг гизүү нэг тал их одоо тэр болцоотой гэх юм уу азтай гэх юм уу нэг тал байдаг байхгүй юу. Хамгийн болцоотой азтай юм нь юу гэхээр яг энэ ахуйгаа мэддэг. Ахуйдаа өссөн хүүхдийг яг нарийн мэрэгжлийн тэр сургуульд аваачаа сургахаар хамаагүй илүү давуу талтай. Бид нар чинь Монголынхоо тухай бичих гэж байгаа хүмүүс. Монголынхоо байгалыг, Монгол аж ахуй, амьдралыг, Монгол аж байдлыг, Монгол сэтгэлгээг бичих гэж байгаа хүмүүс чинь яг Монгол ахуйдаа өссөн байхад хамаагүй илүү давуу талтай байхгүй. Хөгжим бүжгийн сургууль төгссөн багаасаа одоо хөгжмөөр хичээлсэн хүүхдээс дутуу тал бас байсан. Яагаад гэвэл бид нар бол багаасаа хөгжмөөр хичээлж чаддаг. Хожуу хичээл. Жишээ нь Төгөлдөр хуур гэдэг хөгжмийг бол би 16 настай байхдаа харсан. Тоглож эхэлсэн биш, оролцсон биш. Зохиол гэдгийг бол би 20 нас хүрсэн хойнош оролдож эхэлсэн байхгүй. Тэгэхээр энэ талаараа бол бид нар их хожуу. Энэ мэрэгжил рүү нарийн мэрэгшиж ороход бол үнэхээр хэцүү юм байсан. Давуу тал нь бол миний төрүүчийн хэлдэг. Тэр талаараа бол хамаагүй давуу. Яагаад гэвэл би багаасаа адуу малтай харьцсан, наадмымаар унтсан адаглаад. Тийм ээ? Өө мал ахгүй ямар байдгийг, Монголын ард түмэн ямар сэтгэлгээтэйг тэрийг бараг одоо бага наснаасаа өвлөөд авцсан гэх юм. Би бол ахуйгаас л би болсон уран бүтээлч. Эхлээд би энэ Монгол ахуйд байлаа. Дараа нь тэр миний сурж байсан хөгжмийн дээд сургууль гэдэг бол үнэхээр дэлхийн хөгжмийн одоо том эрдэмтэд тэнд багшилж байлаа. Орчин бол яг дэлхийн хөгжмийн одоо шилдэг сайн орчин байсан. Тэнд би үнэхээр олон жил сурсан. Би 8 жил хөгжмийн дээд сургууль сурсан юм шүү дээ. Тэгээд энэ хоёр шал өөр ертөнц. Гэхдээ надад хоёулаа зэрэг зохицолсноороо бол миний хувьд бол өвөрмөц хөгжим бичих. Монголын тэр өвөрмөц энэ нүүдлийн сэтгэлгээ, нүүдлийн одоо мал аж ахуй дагсан энэ том соёлыг дэлхийд дахинд хүргэхэд бол үнэхээр том үүрэг гүйцэтгэсэн. Энэ бол их азтай тохиолдол. Минийх бол Замбуу ТV нар. Яагаад тэгж нэрлсэн гэхээр ардын дуунаас үгнүүдийг цуглуулж авсан байхгүй юу? Энэ бол би хийсэн үг олдохгүйсэн. Гүн ухаан, ардын гүн ухаан гэж байна шүү дээ. Тэрнтэй холбоотой үг хайгаад байсан. Ерөөсөө тэр үеийн яруу найрагч энэ бол 81 оны бүтээл л дээ. Яг миний санаанд таарсан тийм үг олдоогүй. Тэгээ ардын дууны үгнүүдийг шүүжгаад ардын дууны голцоо уртын дууны үгнүүдээс сонгож авсан байхгүй юу. Тэгээ уртын дууны үг бол үнэхээр агуултай. Маш гүнзгий агуулгатай. Гүн агуулгатай байхгүй юу. Тэгээд Замбуу ТV наран гэж өгсөн юм да. Нарны тухай, хүний амьдралын тухай юм бүтээл дээ. Энэ бүтээл анх л одоо миний амжилт олсон гэх юм уу? Олон улсын хэмжээнд дуургасан гэх юм уу? Тийм бүтээл маань юм да. Тэгээд энэ бүтээл төрийн шагнал авахд нэр зааж 2 дугаар симфони энэ Замбуу ТV нар хоёрыг нэр зааж өгсөн шүү дээ. Уртын дуу гэдэг агуу том зүйл байна шүү дээ. Энэ уртын дуу бол манай монголчуудын бүтээсэн гайхамшиг. Дэлхийн одоо хаач гайхуулж болох гайхамшиг байхгүй юу? Энэ бол өөрийн гэсэн өвөрмөц юм, тийм ээ? Гэхдээ хүн төрлөختний дээр нэг энэ хорвоо ертөнцийн тухай гүн ухаан байна шүү дээ. Хүний мөнх хүшийн тухай, тийм ээ? Амьдралын тухай, энэ одон гарыг энэ ертөнцийн тухай хүмүүсийн хүн төрлөختний нэг гүн ухааныг уртын дууны тэр юунаас агуулганаас тэр
мэдрэгдэж байдаг байхгүй юу. Тэрнтэй мөн адилхан Европын сонгодог хөгжмийн соёл баах гээл одоо Европын тэр сонгодог хөгжмийн соёлын үндэслэгч том хөгжмийн зохиолчийн зохиолоос тэр мөн адилхан үзэл бодол, мөн адилхан гүн ухаан. Энэ хорвоо ертөнцийн гэдэг чинь мөнх биш шүү. Тийм ээ. Юм болгон ховсч өөрчлөгдөж байдаг юм шүү ч гэдэг юм уу. Энэ гүн ухаан бас тэндээс адилхан мэдрэгдэж байдаг. Тэгэхээр хүн төрлөختөн бол өөр соёл бүтээж, тийм ээ. Гэхдээ тэр цаагаараа агуулгаараа ингэж холбогдож байдаг учраас бас нэг давуу тал нь. Хөгжим ер нь их олон давуу талтай шүү дээ. Бид бол одоо үнэхээр чадах юм бол би өнөөдөр нэг дуу зохиоход дэлхий сарын дараа 2-3 сарын дараа шууд хүлээж авах болцоотой. Ягаад гэвэл хөгжимд орчуулах хэрэгтэй. Төвөгдсөн бодол адил гол урс нам. Тунгаагдсан үг адил чулуу үлдэнэм. Очоод золгондоо бол намайг хоошоо оюутан болоод явхад яруу найрагч Төмөн Жаргал битэр чинь 1-р сургууль цуг ажиллаж байсан улсууд. Тэгээд Төмөн Жаргал маань гаргаж өгтөө 2 үг өгсөн байхгүй надад. Тэгээд тэр үгний нэг нь очоод золгондоо гэдэг дуу болсон юм. Тэгээд очоод золгондоо дууны 3 дугаар одог дээр холбоо нуур энэ төр гэж үг орсон байдیں۔ Холбоо нуур гэдэг нь одоо манай Жаргалтгаан сумын төвийн цаана байдаг нуур. Бид нар сургууль явахдаа тэр Жаргалтгааны ард байгаа тэр замаар жоохон уулын шилдээгүүр ингээд даваад гардаг. Тэр давж гарах нөхцөлд холбоо нуур маань харагддаг. Тэгээд одоо намайг баяртай сайн яваарай гэж байгаа юм шиг ингэж санагддаг байсан байхгүй оюутан байх. Тэгээд энэ тухайд одоо дуулдаа. Тэр холбоо нуурыг одоо миний очоод золгондоо гэдэг дуунд орсон байдаг холбоо нуур маань тэр шүү дээ. Тэгээ одоо ер нь энэ хотгор энэ хоолойг дагаад бол их олон нууртай. Энэ манай энэ сумын дэргэд цагаан нуур гэдэг их сайхан том хужиртай нуур байсан. Одоо бол үндсэндээ бас ширгээд үгүй болох. Юунд байсан ширлүү ширийн тэнд чинь ширийн нуур байлаа. Тийм ээ сайхан аршаантай байсан. Гэх мэтлэнгээр одоо юмнууд ер нь бас өөрчлөгдөж. Энэ байгаль цаг уураа дагаад өөрчлөгдөд байна. Тэгээд би чинь бол багасаа сургууль гэж яваад одоо 20 жил сургуулаар явж тээ. Тэр болгон 100 ирж амарна. Намар буцна. Хавар буцаж ирэн 100 эндээ амарна. Ингээд энэ бол миний уран бүтээлийн бас нэг гол сэдвтэй. Тэгэл 4-р ангиад өгсөө Цэнгэр мандалд очисон. Бит хоёрын дээр чинь манай том ах одоо бурхан болцсон хүн байгаа. Тэр том ах маань бас хөгжимдөх дуртай ш. Тэгээд тэднийх нэг Цэнгэр мандалд яг хотод сургууль төгсөөд ирж исэн гэрээрээ. Тэгээд тэднийх нэг тийм гармошк. Тэгэл тэр гармошкаар л ихэлсэн юм байна. Тэгэхгүй энд эхлэх гэхээр чинь бид нарт хөгжим болдохгүй ш. Байхгүй. Тэ. Тэгээд энд харин манай ах их нэг хөгжимтэй байж таарч. Тэгэл их яасан дөө тэр гармошкаар гөөм их тавсан тийм ээ. Баяа бид гурав тийм. Манай ах дөрүүлээд хотод сургуульд явцсан 7-р анги төгсөөд ангаахын донд сургууль төгссөн юм шүү дээ. Тэгээд 100 ирээд ярьж байна. Гэхдээ хотод нэг хөгжим сургадаг нэг сайхан сургууль байна. Тэр сургуульд л орох юмсан гэж боддог болцсон байсан. Тэгж л хөгжмийн юм руу орсон хүн шүү дээ. Тэгээ дохиолдлоор шахуу. Тэ? Тэгээ эрхэвшээ өөрөө нэг дуртай гэж би ер нь хөгжимчин болвол болмоор санагддаг байсан шүү. Мэддээл ээж тийм үү? Тий. Тэгээд л хөгжим рүү л өөрөө ирэхгүй тэгэл яваад орцсон. Тэгээ хөгжим зохион энтер гэдэг бол сүлд шүү дээ. Тий. Тэгэл тэр л одоо ихний яасан сэтгэл бол тэр нийтийн бүжгэн дээр л их гоё хөгжим тоглодог хүн болох санаатай байсан юм шиг. Тий. Тэгэл хөгжимчин бол ингээд сурах тусам өдөр болгон ингээд
ахиад сонирхол өөрчлөгдөд байдаг байхгүй. Тэгээд сүүлдээ багшийн сургууль төгссөн манай ангийн хүүхдүүч манай анги чинь бэлэг жаргал төрийн шагналт хөгжмийн зохиол бэлэг жаргал битэр чинь нэг анги штэ. Манай ангиас ер нь хөгжмийн зохиолчд нэлээд гарсан юм. Тараа гэж одоо цэргийн ансамблд ажиллаж байна хөгжмийн зохиол тараа гэж манай анги. Тэр гавьяа туул чинь манай анги. Бид нар бүр нэг ширээний туул өвтөр бол нэг ширээн дээр сууж ирсэн улсууд. Гэхмэчлэнгээр манай анги нэлээд хүчтэй анги. Миний дээдлийн ангид Жанцсан норов. Тэрний дээдлийн ангид Нацаг дорж гэдэг төрийн шагналт хөгжмийн зохиолч. Тийм биднээс нэлээд хойхон 2 ангийн хойно 3 ангийн хойно төрийн шагналт чин зориг. Бид хэд ингээд тал талаасаа яг ингээд багшийн сургууль цуглд таарсан байна. Их сонин. Тэгээд би эхлээд хөгжим зохиох тухай боддоогүй байсан. Гэтэл манай ангийн бэлэг жаргал маань төгөлдөр хуурын зохиолууд бичээд эхэллээ. Жанцсан норов дуунууд хийгээд эхэллээ. Бидний дээдлийн ангийн Нацаг дорж одоо хуучрын гоцолч гэх шиг ингээд нэлээд сайн сурлагатай авьяастай хүүхдүүд нь хөгжмийн зохиол руу ороо явцсан. Тэгээ би одоо юм зохиож чадахгүй бахтаа л гэж боддог гэсэн. Тэгээд сургуулаа төгсөөд 1-р 10 жилд очисон. 1-р 10 жилд очих хавра битсэн юу шүү дуу шүү. Тэр сургуулийн баяртай гэдэг. Тэр чинь миний анхны дуу байхгүй юу? Тэгээ азар цаанаасаа бурхны зохицуулгарч гэдэг юм уу? Төвөн жаргал гэж яруу найрагч Загдын төвөн жаргал. Надтай багшийн сургууль төгсөөд хамт 1-р сургуульд очдог байхгүй юу? Цуг очоод нөгөөх маань яруу найраг сонирхон учиргүй гişүлэг өчнө. Тэгэл энэ тэнд хүнд уншин заримд нь магтуулна, заримд нь загнуулна. Тэгээ төвөн жаргал маань бол дэврүү сэтгэлтэй хүүхэд байж. Тэр үед явуу хулангуй энэ тэр дөгжил одоо анх ийд гараад ирсэн байсан. Тэгээ манай би нэг юм санаанаас гардаггүй. Найр тавигдсан найрагчтай гэж. Бараг л ихний хэдэн шүлгнийх нь нэг шүү. Тэгээ тэр нь ямар агуулгатай юм гэхээр би одоо ингэж Монголын яруу найрагч одоо хүчтэй яруу найрагч төрж орж ирлээ. Та нар минь надад найр тавьж хүлээж ав гэсэн утгатай. Тийм шүлэг бичээд тэгэл заримд нь зэмлүүлнэ. Тэгэл би тэр сүүлдээ биний ойлгоод хоёулаа нийлж дуу хийгээд. Тэгээд би хийцсэн байсан аялдаа хуучин. Тэр сургууль төгсөх хавраа хийцсэн байсан. Тэгээд тэр анхных нь дууны үг. Тэгээд ингэж явсан. Тэгээд бидний тэр тал талаасаа цугласан тэр учирлуудыг сонь. Тэг нэг үеийн хөгжмийн зохиолчд бүгд тэр сургуулиас яг бидний сурч байсан үеэс тэр төрж гарсан. Тийм сонин учирл болсон юм байна. Би цаг хугацаанд доторх өөрөө юм. Би өөр доторх цаг хугацаа юм. Цаг хугацаа бид хоёр бие биенээ нөхмөө. Цаг хугацаа бид хоёр нэгэн зэрэг мөхмөө. Тэгээ би бол Монгол гэдгээр их бахархдаг. Би Монгол төрсөн, Монгол зустан, Монгол үндэстэн. Тийм ээ? Монголын одоо энэ үеийн, миний үеийн монгол хүний одоо гэрч төлөөлөл нь бол бий байна. Учираас тэргээрээ бахархдаг. Тэр л миний хамгийн одоо үнэт зүйл юм да. Тэгээ хоёрдугаарт бол би уран бүтээлч хүн. Тийм ээ? Миний бүтээсэн энэ хөгжмийн уран бүтээлүүд бол одоо монгол хүний сэтгхүйг илэрхийлж байна. Монгол хүний сэтгэлийг илэрхийлж байна. Тийм ээ? Энэ болгон бол үнэтэй зүйл. Эднэр л намайг төлөөлж шарав гэж хэй юм бэ гэдгийг л хэлэх ёстой да. Хаяа нэг бодоход бол бас ч бололцооны юм хийчиж тийм ээ. Өдний наслахад бас ч одоо бололцооны амьдарчхаж сайхан ч их оронд төрсөн хүн юм би. Сайхан ч ард түмний дунд өссөн юм. Сайн аав ээжийн ачаар өдний зэрэгтэй явна гэж хаяа бахархгүй байна. За хаяа бол бас амжаагүй мэх бий. Тийм ээ. Хийх юмаа хийж чадаагүй ч юм шиг. Тийм ээ. Хөгжмөө хүргэх газараа хүргэж чадаагүй ч юм шиг. Ийм санагдах үе бас байна шүү. Ер нь бол уран бүтээлчид ярьдаг шүү дээ нэг. Монголоороо байх, монголоороо илэрхийлэх, өөрөөрөө байх, өөрийнхөө үзэл бодлоор юмыг илэрхийлэх. Манай зураачд ба яруу найрагчд байна. Энэ бол зайлшгүй. Зайлшгүй. Гэхдээ бид нар дэлхийн төвшөнд одоо тэр нэг чадвар гэж байна. Одоо зураач хүндч байна,
тийм ээ бүжгийн хүндч бай бүх уран бүтээлч жүжигчд байна. Чадварын хувьд бол дэлхийн хэмжээнд байх хэрэгтэй. Тэгжээж өөрийнхөө өвөрмс мөртлөө чадвар доогуур байвал энэ бол бас хаач гэсэн хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Чадвар их өндөр байх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө монголоороо ингэж л байвал бид бол одоо дэлхийн төвшөнд гэх юм уу өөрийнхөө соёл урлагийг өөрийнхөө бүтээлийг Монголын ард түмний өвөрмөц онцлог байдлыг хүлээн зөвшөөрөхөд бол ойрхон байна да.